Өнөөдрийн хичээлээр бүгдээрээ 3 дахь хичээл рүү орж байна. Тэгээд итгэлийн амьдрал гэдэг уулын 3 дахь хичээл байна. Өнөөдрийн хичээл болохоор итгэгчдэд дагалдах тэмдгүүдийг ашиглах, өвчтөн эдгэх, муусан снуудыг хөөх гэсэн сэдв байна. Хамтдаа хичээлийн төлөө өөрсдөө зүрх сэтгэлийг бас бэлтгэцгээе. Ариун сүнсээ намайг дүүргэж өгөөрэй. Өнөөдрийн хичээлийг ярихад, сонсоход, бас дараа нь босдод дамжуулахад та өөрөө замаараа та үнэхээр ариун сүнсээр удирдах яг тэрхүү эзний үгээр эзний сүнсээр хүлээж авахд нээлттэйгээр хүлээж авахд өдөртөнд дагуулж чиглүүлэх болтугай. Танд өргөн даатгаж байна. Эзэн Есүсийн нэрээр залбирч байна. Амен. За хамтдаа залбираад тэгээд дараач хэсэгтээ орцгоё. Тэгээд энэ юу вэ? Итгэгчдэд дагалдах тэмдгүүд. Тэгэхээр итгэгчдэд дагалга нь бол яг Марк 16-гийн 15-аас хэлсэн байна. Тэгээ Есүс тэдэнд ингэж явж байгаад тэгээд хэсэг яваа. Тэгэд тэр хэсгээс яг энэ хүү дагалдах итгэгчдэд дагалдах тэмдгүүдийг нь яг ингэ бичсэн байгаа. Энэ л Библийн хэсгээс яг байгаа. Тэгээ миний нэрээр тэжтгрүүдийг зайлуулж гэж байгаа. Тэгээ Есүс хэлэхдээ миний нэрээр тэжтгрүүдийг зайлуулж байгаа. Энэ бол чөлөөлөлт байгаа. Тэгэхээр Назарын Есүсийн нэрээр бид чөтгөрүүдийг зайлуулна. Тэгээ Назарын Есүсийн нэрээр бид чөтгөрүүдийг зайлуулах энэ бол дагалдагчдад итгэгчдэд дагалдах зүгээр тэмдэг байгаа. Нэг тэмдэг. Тэгээд тэгээ тэмдэг гэж бас юу вэ? За бид нар цагдаа хүнтэй таарлаа. Цагдаа хүн байвал мэдээч юм хамгаалалтаа. Тэгээ цагдаагийн юм тэмдэгтэй, нэртэй, тэгээ цагдаагийн малгайтай юм шүү дээ. Тэр тэдгээр бас бороохоо, айлва нэгэн галт зэвсэг юм уу, ямар нэгэн зэвсэгтэй бас цагдаагийн хэрэгэлдэг бас машинтай байх жишээ нэ. Тэдгээр зүйлс нь л зүгээр цагдаа дагалдаж ирдэг зүйл байна. Тэрэнгүүгээр хүн ирээд хөөе зогс гараа өргөе машина зогсоог бол хүн зогсохгүй. Зогсохгүй харин цагдаагийн бүхэл тэмдгүүтэй хаад бид нар шууд эрх мэдлийн хөндлөн түүний албан тушаалыг хөндлөх бөгөөд түн захирагдана. Цагдааг зогсоо хүнийг зогсоог бол зогсоо хөөе болохгүй ингэдэг болохгүй зүйлгүй л тэр хүний зөвгийн дагуу тэр хүн өдөржмжийг нь гаргаж явж байгаа. Тэгэд итгэгчдэд дагалдах тэмдгүүд нь болохоор итгэгч хүн байж хаад бурханд итгэдэг хүнд энэ дагалдах тэмдэг нь зүгээр чөтгөрүүдийг зайлуулж болохоор тийм шин онцгой мөсгөө хитрхи сүнслэг зүйл бол биш. Энэ зүгээр дагалдах тэмдэг байгаа. Энэ чөлөөлтийг хийж идэг нь зүгээр л хийдэг зүйл байгаа. Цагдаа хүн яадаг вэ? Зам дээр машиныг зогсоох, хүний үнэлгийг шалгах, хэрэг зөрчил гаргасан байвал үнэлгийг нь хураах, хэрэг агтан согтууруулгандаа хэрэгэлсэн байх юм бол тэр нэг барьж аваа саатуулах, те машиныг ачих гэх мэт эрх мэдэлтэй байгаа. Итгэгч хүн яах вэ? Чөтгөр таарах юм бол тэдрийг хөөх тийм эрх мэдэлтэй. Чөтгөрүүдийг хөөх. Тэгээ бас харь хэлийг ярьсан байна. Тэгээ шинэ хэлээр ярих болно гэж байна. Тэгэд харь хэл буюу бурханд итгэсэн хүмүүс харь хэлээр залбирдаг. Харь хэлээр нь болохоор бурханаас хүнд өгөгдсөн, бурхантай хамтдаж, бурхантай холбогдох тэдгээрхүү онцгой хэлийг хэлж байгаамаа. Энэ хэл бол бурханаас ирдэг зүйл юм аа. Дараач болохоор эдгэрэл байна. Тэгэд өвчтөе хүн дээр гар тавьвал идэгнэ гэж альтлаа гэж байна. Тэгэхээр итгэгч хүмүүс ээж нь бурханд итгэдэг хүмүүсийн дагалдагч тэнэгд буюу бурханд итгэдэг хүмүүс өөр хүн дээр өвчтөе хүн өөрөө ч хайж болно. Хүн дээр гар тавьвал тэр хүн идэгнэ гэсэн байна. Маш ойлгомжтой байна. За бүгдээрээ энэхүү хэсгүүдийг цаашаа улам илүү наривчилж үзцгээе. За өвчтөн эдгэх гэдэг хэсгийг үзье. Тэгээ эдгэрэл номер 1 гэд бичсэн. Яков 5:14-өөс 15 дээр хэлэхдээ эдгэрлийн одоо нэг хаалгууд олон хаалгууд байгаа. Аль нэг хаалгаар нь эдгэрдэг. Гэтэ өвчтөө хүн эдгэрх нь эзэн бурхны хүсэл хамаа. Яагаад вэ гэвэл өвчтөн тэд гар тавьвал эдгэнэ гэж альцсан. Гэтэ цаана би хүсвэл биш. Өвчтөө хүн дээр гар тавьвал эдгэнэ гэсэн. Есүс хүмүүсийг хэдийн эдгэжсэн бэ? Өвчтөөгөр нь үлдээх хүсэл Есүсийн дэлхий дээр байхдаа нэг хүний ч гэсэн за чамайг эдгэх нь миний хүсэл биш юм а гэж нэг ч хүнд хэлээгүй өвчтөе ирсэн хүний бүрийг тэрээр эдгэжсэн байнамаа. Тэгэхээр бид яг тэрхүү одоо хүний дээр гар тавиал эдгэрнэ гэсэн. Энэ бол яг Яаков 5:14-өөс 15 дээр хэлэхдээ та нарын дунд хэн нэг нь өвчтөе байна уу? Тэр нь чуулганы ахлагчдыг дуудаг. Тэд эзний нэрээр түүнийг тосоор тосолж түүний төлөө залбираг. Итгэлийн залбирал нь өвчтөе нэгнийг эдгэж эзэн түүнийг босгоно. Тэр нүгэлүүлсэн болвоос тэрээр уучлагдах болно гэж байна.
Тэгэхээр та нарын дунд өвчтөн хүн байгаа мó тэр чуулганы ахлагчдыг дуудаг. Тэгэхээр яг онцгой өнгөс яг тэр өөрийнх нь чуулганых нь мөн хамрагдж байгаа мөн тэр чуулганы ахлагчдыг дуудаг. Тэгээ ахлагч пастор хүн ирээд тэд Есүсийн нэрээр эзэн Есүсийн Назарын Есүс нэрээр тосоор тосолж түүний төлөө залбирнаж байгаа. Гар тавьж залбирхийг хэлж байгаа. Тэгэд итгэлийн залбирал нь өвчтөнийг нэг идгээж итгэлийн залбирал нь өвчтөнийг нэг идгээж эзэн түүнийг босгоно гэж байгаа. Эзэн түүнийг босгоно. Итгэлийн залбиралд өвчтөнд нэгдгэж тэгээд өвчтөө хүн дээр гар тавил эдгэрнэ гэсэн бурхны амлалт байгаад бол яг одоо би нөгөө ахлагч дээрээ очиж пастор дээр очиж тамины төлөө тосоор тослоод залбираад өгч би өвчтөө байна. Эсвэл хажуудаага өвчтөө хүмүүсээ хамаатан цааш ундаа ураад залбируулахаар тэр хүн эдгэрэх нэгдүгээр алхам байна. Нэгдүгээр хаалга байна. Хоёр дахь хэсэг нь болохоор Матай 11, Лук 9:1-2 яг адилхан зүйлс байгаа. Есүс 12 шаваад удаа тэдэнд бузар сүнснүүдээс дээгүр хэрэг мэдлийг өгсөн тэдгээрийг зайлуулах бүх төрлийн өвчин эмгэгийг эдгэхийн тулд ажээ гэсэн байна. Тэгэхээр 12 шаваад удаад тэгээд бүх тэр эрх мэдлийг өгсөн мэ тэ. Тэр яасан мөгөл тэр а, бүх бузар сүнснүүдээс дээгүр хэрэг мэдлийг өгсөн. Бүх төрлийн өвчин эмгэгийг эдгэхийн тулд байгаа хгүй тэр эрх мэдэл өгсөн байна. Дагалдагч нарт нь зөвхөн 12 байлдаг 12-оос дараа нь 70 хүн байдаг тийм үү. Тэгээд бүх дагалдагч нарт түүнд бурханд итгэсэн хүмүүс яасан мөгөө тэргүй эрх мэдлийг өгсөн байна. Тэр эрх мэдэл яг бүх бозор сүнсүүдээс дээгүрхээр бүх бозор сүнсүүдийг итгэгч хүн хөөж чадахгүй чадна. Тэднээс бүгдээс нь дээгүрх эрх мэдлийг өгсөн баа. Тэгээ бүх төрлийн өвчин эмгийг эдгэхийн тулд ажээ гэж байна. Тэр бүх өвчин тэрээр бүрэн эдгэж бүрэн чөлөөлөхийн тулд юм аа. Бүх өвчнүүдийг тэрээр эдгэж чөлөөлөх өвчин эмгийг эдгэхийн тулд энэ бүх төрлийн өвчин эмг гэсэн бол хэрвээ зарим тохиолдолд хүмүүс аа өвчтөө байгаа байдалтай яг итгэлийн тэмцлэр тэмцээгүйгээр тэрэндээ бас өөр айгүй яг өөртөө Аа одоо өөртөө тайлбар хийгээд бурхны хүсэл биш юм байгаад магадгүй энэ удаа биш юм байгаад энэ бол таны гаргаж байгаа л тайлбар. Энэ эзний үгэн дээр хэлэхдээ бүх төрлийн өвчмөгийг эдгэхийн тулд ажээ гэж байгаа. Харин эдгэрлийн төлөө залбирахад зарим тохиолдолд эдгэрэл нь ингээд зарим хүмүүсийн дээр удаж ирж явах тохиолдол бас байж болно. Ингээд залбирчаад тэгээд бид нь өөрчлөлт гарсан. Тэгээд 100% ингээд босон бослоо 1 хоног 2 хоног 5 хоног ч юм уу те. Ихэнх тохиолдол ер нь өвчтөн бол тэр дорой л итгэрдэг байгаа. Тэгэхээр өвчнөөс дээгүр эрх мэдлийг өгсөн хоёр дахь алхам нь хүмүүс тэргүү бурхны өгсөн эрх мэдлийн дагуу чөтгөрүүдийг зайлуулна бас өвчин юм уу өвчтөн хүн дээр гар тавихад тэр хүн эдгэрнэ гэж байна. Тэгээд Лук дээр харахад ч гэсэн Лук ном дээр Есүс 12-оор цогтон дуудаад өвчтнийг эдгэх болон бүх чөтгөрөөс дээгүрэх хүч эрх мэдлийг тэдэнд өгчөө гэж байна. Бурхны хаанчлалыг тунхлуулан өвчтөөг эдгэлэхээр тэр тэднийг илгээв. За яах гэж эдгээр зүйлсүүдийг өгсөн бэ? Бүх эрх мэдлийг өгсөн бол Бурхны хаанчлалыг тунхлана. Сайн мэдээ ярина тийм. Мөн өвчтөөг эдгэлэх гэж байна. Өвчтөө үнийг эдгэлэх нь Бурхны хүсэл байна. Тэгээд үүний дээр бурханы хаанчлалыг тунхлаж олон хүмүүс сайн мэдээ хүрч бурханд итгээсэ аврагдаасаа гэж хүсэж байгаа. Мөн өвчтөөг эдгэлэхээр хоёр дахь зорилго нь өгсөн байна. Өвчтөө хүмүүс эдгэлэхээр хүүхдүүдэд өвчтөө байлгахыг ямар ч аав хүн хүсэхгүй тийм үү? Тэгэхээр тэдэнд бүх өвчтнийг эдгэх болон бүх чөтгөрөөс дээгүр хэрэг мэдлийг тэдэнд өгсөн байна. За бидний тэмцэл бол хүмүүс биш юм аа. Тэгээ Эфес 6:12 дээр болоход учир нь бидний тэмцэл бол мах цусны эсрэг биш харин энэхүү харанхуй ертөнцийн захирагчид эрх мэдэл хүчнүүд тэнгэрлэг оршуудах ёрын муу сүнслэг хүчний эсрэг үлээ гэж байна. Тэгэхээр мах цус буюу танд ямар ч хүн таны дайсан биш. Харин бидний тэмцэл бол юу гэвэл энэ сүнслэг зүйлүүд эндээс ранктай шүү дээ захирагч эрх мэдэл хүчнүүд тэнгэрлэг оршихуй гэдэг эндхийн тийм хэсэг ранкууд байгаа. Тэгээд одоо дарааллууд байгаа. Тэдний эсрэг юм аа таны. Бидний тэмцэл бол хүмүүс биш юм аа. Тэр хүнтэй тэмцээд авах шаардлагагүй. Ялангуяа энэ Пентекост теолог, харизматик теолог, бузар сүнсийг хөөхгүй гэд одоо ингээд энтэй
ингээд зарим хүмүүс заргалдаад хүмүүстэй хоорондоо мэтгэлцэн болоод авах шаардлагагүй. Энэ бол харанхуй сүнсний эсрэг тэмцэл юм аа. Угаасаа эзний үгэн дээр нэмж хасч болохгүй. Тэгээ бурхны үгэн дээр байгаа бичсэн зүйлсүүдийг хасаж ярьж байгаа бол тэр бол болохгүй зүйл ээ. Яаж болохгүй зүйл. Бурхны үгийг яг байгаар л ярина. Яг байгаар л байна. Өөртөө тааруулж бурхны үгийн дагуу бичвэрт бичигдсэн зүйлс нь үнэн болно. За тэгээ муу сонстондыг хөөх тэрхүү бүх эрх мэдлийг өгсөн те. Тэгээд ингээд 12-т нэг 10 дагалагч нарт чөтгөрүүдийг хөөх эрх мэдлийг өгсөн чинь тэгээд тэрэн дээр 70 хүн баяртайгаар буцаж ирсэн. Яг тэдний эрх мэдэлтэйгээр явсан байхгүй юу? Тэгээд гисэн чи эзэн чөтгөрүүд хүртэл таны нэрээр иргэшээл мань орсон шүү дээ хэмээн гэж байна. 70 хүн явчаад яс эрх мэдэлтэйгээр тэрхүү Лук 10:17 дээр хэлсэн байхад харин 19 дээр харах түн могообаа хилэнцэд хорхоонуудыг халдах дайсны хам хүчээс дээгүр хэрхэн мэдлэг би та нарт өгсөн та нарт юу ч хор учруулахгүй гэж байгаа. Тэгээд бүх дээгүүрх эрх мэдлийг та нарт өгсөн. Тэгээ бас дараа нь бол ингээд чөтгөрүүдийг хөөсөндөө баярлах шарин нэрсчин Тэнгэрийн амийн номд бичигдсэн баярлаа гэж байгаа. Үнэхээр авралгдвал мөнгө амьдрах зүйл бол үнэхээр чухал гэдэг. Тэгээ зарим тохиолдолд энэ чөлөөлтийг хийсний дараа заримдаа бурханд итгэдэггүй хүмүүс итгэж чадахгүй байгаа хүмүүс энэ төлөө залбирахад чөлөөлт хийхэд тэр хүмүүс итгэл төрдөг маш олон тохиолдол төрдөг байгаа. Яг муу итгэрэл чөлөөл иш үзүүлэг болон бурхны үгийн дагуу айлтгад манай одоо хамаатан саднуудынхаа төлөө олон жил залбирсан. Тэгээ бурхан өөрөө гайхамшигудаа хийж олон газар үнэхээр хамаатан саднууд юм байхалтайгаар өрөөж аварж байгаа төлөө үнэхээр эзэн бурхандаа талархъя. За тэгэхэд чөлөөлтийн дараа алхам, бозор сүнснээс чөлөөлөгдөх чөлөөлтийн дараа алхам уу да. Тэг Яаков 4:7 дээр хэлэхдээ тиймээс бурхан захирагдах тун диаволыг эсэргүүц тэргүүл тэр та нараас зайлна гэж байна. Тэгэд яг эсэргүүцэн чөлөөлтийн дараа ингээд бузар хүнсээс чөлөөлөгдсөн ба штэ. Тэгээд дараа нь одоо ингээд юм дон донтолтын одоо мөрөдө тоглоомын дон донтолттой хүн байлаа гэж бодоход тэр хүн яг дараа мөрөдө тоглоомноос тоглоод тэр муу сонсыг хөөсний дараа буцаа дахиад боломж олдоод дахиад үед дахиж хийх гэсэн үед дахиж мөрөд тоглох гэсэн боломж олдох үед тийш явах гэсэн үед эсэргүүцнэ. Тэгэхээр яг би бурхан захирагч байна. Диаволыг эсэргүүцнэ. Ингэж юм намайг мөрөөдө тоглуулад байгаа би бузар сүнсэнд би дарлагдахгүй. Бузар сүнс назар Есүс нэр чи зайл би дахиж мөрөөдө тоглохгүй. Өнгөр тоглохгүй. Харт ам хэрэгэлдэг байсан бол ингэ чөлөөлтийн дон донтолтын сүнс архитал одоо архичин одоо архийг хуудаг тиймэрхүү зүйл байл тийм хүмүүс байлаа гэж бодоход дон донтолтын сүнсүүд зарим хүмүүст байж идэг. Тэгэнгүүт наалтцсан байдаг. Одоо дотор нь орцсон, наалтцсан, хаан ч гэдэг тийм биеийн нэг хэсэгт нэг наалтсан байлаа гэж бодоход тэрхүү зүйлийг яг бид нэр хөөж чөлөөсөн дараа дахиад боломж олдох гээр диаволыг эсэргүүцэж чинь дон донтолтын бузар хүнсүүд зайлцгаа назараа Есүсээр надаас зайлцгаа хөөн залж чинь гаргаж хийж чинь би бурхан захирагдж чинь гэд эсэргүүцнэ. Энэ бол хийх алхмууд нэг. Тэгэхээр яг тэр дахиж бузар сүнснүүдийг эсэргүүцнэ. Яагаад эсэргүүцэж байгаа юм бэ гэхээр ингэж Бурхны ингээд Матай 12-ын 43-аас 45 дээр хэлэхдээ бузар сүнс хүнээс гарахтаа усгүй ангамл газраар хэрэн хэсэж амралтыг хайвч исолдог. Тэгээд тэрээр би хаанаас гарлаа тэр гэртээ эргэж очие гэдэг. Буцаж ирээд өнөөхийг хэн ч эзлээгүй бөгөөд шүүртсэн цэгцтэй болсныг тэр хардаг. Тэгээд тэр явж өөрөөсөө илүү муу өөр долоон сүнсний хамт тийшээ орж тэндээ амьдардаг гэж. Өнөөх хүний хувьд сүүлчийнх нь байдал анхныхаасаа бүр дорддог. Энэ ёрын муу ихэнч хүн тийм байх болно гэж альдав. Тэгэхээр чинь тэгээ муу сүнс хүнээс гарчаад энэ харлуулаа бичсэн байхад би хаанаас гарлаа тэр гэртээ очие гэдэг нэ. Ингээд хүнээс гарч явангуудаа тэр чинь ингээд хайгаач хаанч амрахгүй нэ шүү дээ. Хүний биен дээр наалтчингуудад амралтыг хайвч исолдог гэж байна. Хүний биен дотор байхдаа тэр муу сүнс амарч идэг нэ шүү дээ. Тэгээ тэр хүний биеийг бүр тэр бол би хаанаас гарал тэр гэртээ очив өөрийнхөө гэргээ бүр нэрлэлсэн байгаа байхгүй юу. Тэгсэн чинь яасан бодрос сүнс буцаж ирж ийн гэхэл ирж байгаа байхгүй юу. Буцаж ирээд өнөөхийг хэн ч эзлээгүй. Бөгөө шүүрцсэн цэгцтэй болсныг тэр хардаг. Чөлөөлөгдсөн байгаа байхгүй юу. Үн чинь цэвэрлэгдсэн байна. Тэгэхээр яг уу. Тэгээ ингээд байж хад буцаж ирээд өнөөхийг хэн ч эзлээгүй бөгөөд энэ бурхны үгээр бид нар
эзлээг үгэлж байгаа. Бурхны үгээр дүүрж бат хамгаалалтаа болоход бузар сүнс орж чадахгүй. Чөлөөлт хийчээд өөртөө мэдлэгээ сайжруулна. Бузар сүнс ингэж хөөдөг юм байна. Эсэргүүцэх юм байна. Гээд ингэж хамгаалалтыг хийн. Тэгээ ариун сүнсний бид ласлагдсан, бид хамгаалагдсан. Бурхны үгийг бид мэдэж сурснараа өөртөө хүчрэх хөгжүүлснээрээ ядгүй. Буцаж ирэхэд нь яс өнөөх нь Бурхны үг эзэлсэн. Ямар ч орох зай завсар бүр юу ч өгөхгүй байгаа. Тэг бол болгодог байгаа. Хэрвээ тийм байгвал тэр яваад байдаг. Харин хэрвээ юу ч эзлээгүй байвал яаж яана? Тэр яаж өөрөөсөө илүү муу өөр долоон сүнсний хамт тийш ор тэндэ амьдардаг гэж хэлж байна. Тэгээд өнөө хүний хувьд сүүлчгтэн байдал анхныхаасаа бүр дорддог гэж байна. Тэгэхээр яг муу сүнс гарсан ч гэсэн бүр 7 ганцаараа биш бүр 8 л ороод ирж байгаа байхгүй юу? Нэгээс биш 8 л. Яг л өдөр нь юу ч эзлээгүй байсан байгаа. Энэ бол би Матай номноос эзний үгийг ярьж байгаа шүү. Эзний үгийн эсрэг. Эзний үгийн дагуу өдөрдмжийн дагуу ярьж байгаа шүү. Энэ өөр би нэг санаанаас зохиос хэсэг биш. Хүн болгоны Библи байгаа юм хэсэг. Тэгэхээр эндээс харж байна. Тэгэхээр бид нар Бурхны үгээр дүүрэх нь чухал юм. Хамгаалалтаа болох. Бурхны үгээр дүүрэх хамгийн анхны алхам нь болохоор Бурхан бид захирагч байна. Энэ одоо Яаков 4:7-ыг цээжлээл энийг ингээд амьдралаа ашиглах нь аль хэдийн шууд дүүрч байгаа. Тэгээ Бурхны үгээр дүүрэх шууд эсэргүүцэж байгаа байхгүй. Зай завсар өгөхгүй. Зайл гэж байгаа байхгүй. Бид яавлыг эсэргүүцэж танаас зайлцгаа. Энэ бол эсэргүүцгийн дүр Бурхны үгээр дүр хамгаалалтаа болж байгаамаа. За тэгээ чөлөөлт хэрэгтэй бас шинж тэмдгүүд гэж байдаг. Зарим хүмүүс тэгээд хиндэн муусан сагаа хиндэн муусан байхгүй. Яагаад би чөлөөлөх ёстой юм уу үгүй юм уу гэд бүгдээр ингэ шалгах үед яадаг вэ гэлээ штэ. Чөлөөлөх хэрэгцээтэй зүйл сайхан бол аливаа янзын өвчин юм гээд хүмүүс дүлий байх, сохор байх, галзуу байх, хэвийн биш зан чанартай байх тохиолдлууд байдаг. Тэгэд энийг харах юм бол яагаад эдгээр шинж тэмдгүүдийг хэлсэн бэ гэвэл Марк 9:21-с 22, 25-аас 27 дээр хэлэхдээ Есүс эцгээс нь тэр хэр удаан ийм байсан юм бэ гэж асуухад эцэг нь багаасаа л энэ сүнс хүүгмэн хөнөөх гэж үргэлж гал усан шиддэг байлаа. Яг нэг бүр хар багаасаа энэ сүнс орж ирсэн баг. Тэгээ энэ муу сүнс гэдгийг нь аав нь ч мэдэж байна. Тэгээ хүүг алах гэж байгаа сүнс байгаа байхгүй юу? Тэгээ яасан мэгэл гал руу наал, ус руу наал те байдаг чинь. Харин та юу ч хийж чаддгүй бидний өрөвдөн туслаач гэлээ. Есүс ард олныг гүйлэн цуглаж буг хараад бузар сүнсийг зандарч түүнд хилгүүдүлийн сүнсээ би чамд тушааж байна. Түүнээс гар дахиж түүнд бүү ор гэж хэлв. Тэгэхээр Есүс яг нэрийн дутсан багт хилгүүдүлийн сүнсээ. Энэ бол яг мэдлэгийн үгээр ариун сүнс Есүст илчилсэн байгаа. Хилгүүдүлийн сүнсээ би чамд тушааж байна. Түүнээс гар дахиж түүнд бүү ор гэж хэлв. Энэ бол Есүс Бурхны хүү өөрөө тушаахад бузар сүнсүүд мэдээ шууд бархирч гарч байгаа байхгүй юу. Харин бид бузар сүнсээс дээгүр хэрэг мэтэлтэй бид Назарын Есүс гэдэг тэрхүү нэрийг ашиглаж бид чөлөөлдөг. Хилгүүдүлий бузар сүнстэй би чам Назарын Есүсээр тушааж байна. Түүнээс гар дахиж түүнд бүү ор гэж хэлж тунхалж байна. Тэгэхээр яасан? Бид нар бол ингэ залбирх нь шүү. Тэгэхээр тэр сүнс бархирч хүүг маш хүчтэй татвалзуулаад түнс гар өгч байна. Тэгэхээр зүгээр нэг биш Есүс бүр ингэж хүчтэй чөлөөлт хийсэн байгаа байхгүй юу? Гэтэ амаараа өөрөө эрх мэдлэр. Тэгээд тэгсэн чи тэр сүнс бархираад орилоод хүүг ингэж маш хүчтэй татвалзуулаад тэгээд түнс салганаад гарсан байгаа. Тэгээ хүүг өгсөн мэт болцтой олонхон түүнийг тэр өвчлээ гэж харин Есүс гараас нь барь өндийлэхэд хүү басваа гэж. Энэ хүү чөлөөлөгдөж байгаа байхгүй юу? За тэгээд яаж энэ галзуу хэвийн биш зан чанартай ингэ дийш тийшээ алах гэж идэг сүнс аваас тэ. Тэгэхээр за бузар сүнснээс чөлөөлөгдөх шинж номер 2 мэрэг төлөг. Мүүлс намын 16-гийн 16-аас 18. Бидний залбирлын газар руу явж байхад мэрэг төлөгчийн сүнстэй нэгэн шивгчэнд тааралдлаа. Тэр шивгч мэрэг төлгөөр эзэндээ их ашиг авчирдаг гэжээ. Тэр Паул биднийг дагаж энэ хүмүүс бол хамгийн дээд бурхны зарснаар бөгөөд та нарт авралын замыг тунхлаж байна гэж хашгирч харлаа. Тэг ингээд тэр нэг мэрэг төлөгчийн сүнстэй боёо төрх нэг юм үздэг хүн байгаа байхгүй юу? Юм үздэг хүн байхад юм үздэг хүн чинь тэгээд нэг эзэнтэй тэр нь бас эзэндээ их ашиг авдаг. Тэгээ Паулыг харчаад яасан бэ гэвэл хэлж байгаа юм нэг муу юм биш байгаа байхгүй юу?
Юу гэвэл энэ хүмүүс бол хамгийн дээд бурхны зарцнаар бөгөөд та нарт авралын замыг тунхаглаж байна гэж. Тэгээ бурхны зарцнаар байна. Авралын замыг та нарт тунхаглаж байна гэж хашгирж исэн байгаа байхгүй юу? Мэргэдүүлэх. Тэгэхээр тэр юмхтээ олон өдрийн турш ингэсээр байв гэж байна. Тэгээ олон өдрийн турш ингэж яриа л байгаа. Тэр энэ нэг хэвийн бус зан чанар байгаа байхгүй юу? Нэг хэлэл болно шүү дээ. Тэгж аач. Тэгээд ингээд түн үүнд ихэд төвөгшсөн Паул эргэж сүнсэнд яг энэ үед Паул элч яг ялгсан байна те. Энэ бол бузар сүнс юм. Тэр эргэж харангуудаа түүнээс гарахыг Есүс Христийн нэрээр би чам тушааж байна гэхэд мөнх сүнс тэр дороо зайлчээ гэж. Тэгэл эргэж хараад тушаасан байхгүй. Тэгэхээр муу сүнс хийж хүний аммаар дамжуулаад одоо ингэж ярьж исэн байх шүү дээ. Ярьж байхад нь Паул элч мэдээд за энийг зайл гэж хөөж байна. Тэр мэрэг төлөгчийн сүнстэй хүмүүс бас байдаг. Маш олон мэрэг төлөв хийдэг хүмүүс байдаг. Надад юм сүнслэг зүйлсүүд хүнийг бид ороод хүн нөлөөлж мэрэг төлөв хийдэг. Харин бид бол бодор сүнсүүдийг хөөн зайлуулах хэрэгтэй юм аа. Тэгээ хүний амаар ярихтай. Хүний амаар ярихтай юм бодит биш юу гэлч нэг маш бүр тийм онцгой сонин тийм зүйлсүүд таардаг шүү дээ. Тэрний үг бол Үйлс 19:15-аас 16. Муу ерийн сүнс тэдэнд би Есүсийг тань Паулагч мэднэ. Харин та нар хинээ юм бэ гэцгээв. Тэгээд яасан гэвэл энэ хэсэг хүмүүс ингээд Паулын тунхалтыг Назарын Есүс нэр би та нарыг зайлуулж гин гэнэ. Тэд нар бурханд итгэдэггүй мөртлөө зүгээр ингэж дагаж дуурайхыг оролцсон. Тэгэхээр итгэгчдэд дагалдах тэмдэг нь болохоор бурханд итгэдэг, чин зүрхнээсээ итгэдэг хүмүүст эдгээрх эрх мэдэл өгсөн. Бурханд итгэдэггүй мөртлөө адилхан даган дуурайж хэлж байгаа хүмүүс байгаа байхгүй юу? Тэгсэн чинь муу ерөнхийдөө тэр хүний дотроос ярьж байгаа байхгүй юу? Би Есүсийг таньна гэж байгаа. Паулыг ч мэднэ. Харин та нар хийм бэ гэж аахгүй тэр яриад байгаа хүмүүсийг. Тэгээ муу ерөн сүнстэй мөнөөх хүн нэг л хүн тэдэн рүү ухасхийн дайрч мөнөөх хэдийг хүч төрөм гэж дийлэгж байгаа. Нөгөө төр амаар нэр муу сүнс ярьж исэн юм бүр дайрсан байгаа аахгүй. Тэгээ дидгэр хүмүүс нь тэд гимтэж шарахтан тэр байрнаас нүцгэн шалдан гараад зогтжээ гэж байна. Тэгэхээр тэрэд гимтэж шарахтаа тэр байраас нүцгэн гараар зогцсон. Тийм айхтар бол тэр хүний амаар ярьсан байх тийм үү. Заримдаа онцгой байдлаар юм хүч төрөмгийлсэн, заримдаа зарим ингээд хүмүүс юм хүч төрөмгийлээд бүр ингээд тийм ялангуяа согтохоор юм ахсан болоод бүр нэг юм бууж өгдгөө нэг бух шиг нэг гачин юм болоод бүр нэг юм амар болдог хүмүүсээ тэгч бүр яагаад ингэдэг юм бэ гэдэг зүгээр ээж байгаа л хүнтэй зодтолт бол цохиолоод нэг ёс бус тийм байж штэ одоо энэ муусанс одоо хүн байжгаад хүн рүү ярьж гин нөгөө хүмүүсээр дайраад дийлээ нөгөө хүмүүс гимтээгээд тэр хүмүүсийг бүгдийг ингээд нүцгэн шалтан гараад зүгттлэн дайрсан байхгүй. Тэгэхээр тийм абнормал буюу нормал хэвийн хэмжээнд биш тэр зан чанар нь ийм хүмүүсийг дарамтлагдаг, зовоодаг, тиймэрхүү харигтсан согтуурахаараа юм Монголд бол энэ олон зүйл байдаг байхгүй юу. Тэгэхээр энэ гэрх байдлыг хүнтэй нь ярихгүй чөлөөлт хийх юм. Тэгэхээр чөлөөлт хийх гоо та өөрөө хийн танд өгсөн эрх мэдлийн дагуу чөлөөлт хийнэ. Нэг мэдээж тэр хүн сайн мэнээр нь тэгээ чөлөөлт хийн. Энэ бол өөр юм байхгүй болж байгаа. Тэг яг онцгой зан чанартай тэдгэр хүмүүсийг хэлж байгаа шүү. Заавал хүний амаар ярихсан дөрөвдөг шинж нь болохоор учир нь бозор сүнстэй олноос тэдгээр нь чанга дугаар хашгиран зайлж байсан юм гэж байна. Саан өвчтөй болон ирэмдэг олон ч эдгэрч явж байна. Тэгээд ингээд хүний амаар ярьсан бас нэг бозор сүнстэй олноос тэдгээр нь чанга дугаар хашгиран зайлж ийсэн. Тэгээд ингээд саан өвчтөй болно бозор сүнсийг чөлөөлөхөд юм саан өвчин эдгэрсэн байна. Ирэмдэг олон хүн эдгэрсэн байгаа байхгүй юу? Тэгэхээр эдгэрэл юутай холбоотой гэдгөө зарим тохиолдолд музар сүнслэг зүйлсүүдийг хөөхөөр тэдгээр хүмүүс эдгэрэх боломжтой байдаг юм аа. Тэр энэ бол яг тийм онцгой чухал зүйл шүү. Тэгээд Иохан 14:12 дээр хэлэхдээ түрүүн буюу Үйлс 8:7-оос уншсан. Иохан номдэр үннээр би та нарт хэлье. Надад итгэдэг нь миний хийдэг үйлсийг бас хийх бөгөөд эдгээрээс агуу ажлуудыг ч хийх болно. Учир нь би эцэгтэй очно гэж байна. Есүс үнэхээр бид үннээр хэлье гэж. Есүс итгэдэг нэг нь миний хийдэг үйлсийг Есүсийн хийж исэн бүх үйлсийг хийх бөгөөд тэдгээрээс агуу ажлуудыг ч хийх болно гэж байгаа байхгүй юу. Тэгэхээр Есүс хийж исэн бүх ажлуудыг бид нар хийнэ. Тэгээ үүнээс агуу ажлуудыг чинь.
Тэгээ энэ хүү яагаад эдгээрх зүйлсүүд яг онцгой өнөөдрийн 3 дахь хичээл дээр яагаад энэ зүйлсүүдийг яриад байгааг бол бидэрт өгөгдсөн эрх мэдлийг бид нар ярина. Мэдээж Бурхны үгийн дагуу эдгээр зөв амьдрах, Бурхны дотор байгаа гэдэг зөвхт байдал гэдэг олон бүх шинж тэмдгүүд бүх зүйлс ярина. Тэгээд харин эдгээрх зүйлсүүдийг мэдхгүй бүү байгаасай. Энэ бол бодит зүйл юм аа. Энэ бол бидэрт өгөгдсөн зүйл юм аа. Гэдэг Бурхны үгийн дагуу гарч ирсэн зүйлийг заах тэрхүү даалгаврыг аваад та бүд зааж байна. За тэгэхэд бузар хүнсээс чөлөөлөгдөх шинж. За хүний амаар ярих галзуу солиотой ганцаараа болдог тийм. Энэ болохоор Лук намын 27-оос 31 дээр хэлж байгаа гэж байна. Есүс ирэг дээр гарч чөтгөр эзэмдүүлсэн нэгэн хүн хотоос гарч ирээд түүнтэй толгоров. Тэр хүн удаан хугацааны турш хувцсгоноргүй байж орон байр нь бус харин булчны агууд оргондог байв. Тэр Есүсийг хараад хашгиран өмнө унаж чанга дуугаар хамгийн дээд Бурхны хүү Есүсээ та надад ямар хамаатай билээ танаас гуй намайг бүү зовоогооч гэжээ. Есүс бузар сүнсүүдийг тэр хүнээс гаргахыг тушаажсан байж бузар сүнс түүнийг олон удаа эзэмсэн тул тэр хүн гинжлэгдэж дөнгөлөгдөөд харуулын хяналтад байсан авч дөнгөө тастан хаяад чөтгөрөөр хөтлүүлэн цөл рүү явдаг байсан аж. Есүс түүнээс нэр чин хинбэ гэж асуусан дээр легион гэв. Учир нь түүнд олон чөтгөр шүглцээ ажээ. Чөтгөрүүд өөрсдөө нь оёр гүгэн рүү зайл хэмээн бүү тушаагач гэж түүнээс гуйж халаа гэж. Тэгэхээр ингээд агууд амьдардаг ганцаараа амьдардаг гэсэн хүн гарч ирээд хүний ямаар яриад хамгийн дээд Бурхны Есүсээ ямар хамаатай та бити зовоогооч гэсэн чинь Есүс тэдрийг гарахыг тушаасан баггүй. Тэгсэн чинь тэгээ нэг бузар сүнс тэр хүний олон удаа эзэмсэн тул тэр хүн ингээд бүр гинжлэгдээд өнгөлөгдөөд бүр харуулын хяналтанд байсан ч дөнгөө тастаа ичдэг тийм онцгой хүчтэй бүр тийм зүйлээс байгаа байхгүй. Тэгээ цөл рүү ингээд яваад өгдөг. Тэгсэн чинь ингээд чи тэгвэл хийн нэр чинь хийнг асууд легион 100000 асуудагтай байхгүй 100000 зэрэгч легион аюу их олон байсан ба. Тэгээ түүнийг хөөсөн байгаа байхгүй тэдрийг олон чөтгөр шүглсэн мэт гэдэг чөтгөрүүдийг өөрсдөө нь ёроол гүн рүү зайл хэмээн бүү тушааж гэж түүнээс гуйж алаа гэж. Есүс тэднийг хөөсөн. Тэгээ тэр хүү ганцаар амьдардаг байсан бөгөөд энэ хүү зүйлс болсон юм аа. Тэгэхээр бид нар яг бидний эрх мэдэлтэй онцгой байдлаар ганцаараа амьдардаг ганцаардмал хүмүүс байдаг шүү дээ. Бүр онцгой жирийнхаас бүр жирийн хүн ганцаараа байх дуртай хүн байвал тэр хүний сонголт хинтэй тэр хүнтэй оролцохгүй. Харин тэгж юм бол жирийн байдлаас бүр онцгой байдлаар бүр онцгой байх юм бол сүнслэг зүйлс чөлөөлөлт шинж байх магадaltaй юм аа. Тэгэхээр эдгээр зүйлсүүдийг мэдээд амьдралдаа хэрэгжүүлэх нь чухал байна. Маш олон тохиолдолд ялангуяа гэр бүлийнхэд л манай хүн, манай нөхөр архиуж, архиугаад залбираад өгөөч гэд надаас гуйдаг. Тэгээд тэр залбирлыг хариу болгоод энэ хичээлийг оруулж байна. Яг бол тэр хүн чөлөөлөлт хэрэгцээтэй, тэр хүн аврал хэрэгцээтэй. Сайн мэдээг ярина. Тэгээд сайн мэдээ ярьсан хүрхгүй нэг сүмд очиж исэн юм гээд. Сайн мэдээ ярьж аврал авчих сүмд очих юм хоёр өөр зүйл байхгүй юу? Сүмд очихд чинь нэг газар байгууллага дээр очино. Тийм цуглаан дээр очино. Тэнд очиж аврал авах юм. Сайн мэдээ ярих нь яг өөр юм хин нэг яриад Есүс бол цорын аврагч юм а гэдэг итгэлийг ярьж байгаа. Тэгэхээр яг тэр хүнд та үнэхээр залбируулахыг хүсэж байгаа бол хажууд нь байгаа залбируулах гэж байгаа хүн, залбираасаа гэж хүсэж байгаа хүн, пастор ахлагчаар залбираасаа гэж хүсэж байгаа хүн та сайн мэдээ ярина. Та сүмд өрнө. Тэгээд тэрхүү чөлөөлтийг мэдж байгаа бол та хүлээн зөвшөөрдөг бол та өөрөө чөлөөлт хийнэ. Та өөрөө чөлөөлт. Тэгээд яг хөө тэр хүний чөлөөлтөд сайн мэдээ яриад бурханд итгэнгууд нь чөлөөлт хийнэ. Энэ үл тийм асар чухал зүйл. Архитан согтуурж байгаа бүгд удаа дараа нь согтуурж ерөөсөө сүнслэг чөлөөл дон донтолтын сүнс байгаа. Алуурчин сүнс байдаг. Үүнээс болоод өөрийнхөө биеийг тоохгүй ингээд заримдаа би яста тоох хээгүй штэ гэж байж лээд ингэж лээд тэгжлээ тэгээд хээгүй тоохгүй амьдралаа ингээд арчаад авч явахгүй бол энэ бол бас сүнслэг зүйл. Энийгээс хөөх зүйл байгаа. Тэгэхээр яа бас өөрийнх нь амаар бас хөөр хүмүүсийн хажуудлаар амаар тунхлаа өстө болохгүй бүтггүй гэдээ олон хэлчихээр бас тэдгээр хүмүүс ингээд нэг тиймэрхүү хандлагатай байх жишээ нэ. Тэгэхээр эдгээр зүйлсүүдийг бид хөөж чөлөөлөх нь эзэн бурхнаас өгсөн дуудлага юм аа. За тэгээд дээр дараа хичээл уулзцгаа тэгээд бараг залбирал орол бараг л маш их тогтмол хийж байгаа. Бараг л өдөр болгон шахах гэж байгаа. Тэгээд өргөдүүлэн дараалал сонсороо. Назараа Есүс нэр хүнийг бүр гэрөөж байна. Олон өвчтөн хүмүүс эдгэх болтугай. Олон чөтгөрүүдийг зайлуулж олон хүмүүс чөлөөлөлтөнд дунд гайхалтай ерөөлтэй амьдрал донд амьдрах болтугай гэж Есүс нэр өрөөж байна. Хайрлаар залбирж эзэн бурханд өөрийгөө босгон байгуул бурхан дуудлагыг биелүүлэх болтугай. Бурханы үгийг ашиглаж үг нь захирагдаж үгийн дагуу амьдарч
урагшаа явж эдгээр хөгсийг ашиглаж тэдгээр Бурхны дуудлагуудыг биелүүлж Бурхны хаанчлалыг тунхлаж өвчтөө хүмүүсийг эдгэх болтугай гэж сонсож байгаа хүн нэг бүрэн дээр эзэн Есүс нэрээр өрөөж байна. Амен.